Ер нь одоо Жигдгэн Баярмаг шиг хэлчихлээсэн л дээ. Та вакуумжаад байна. Ихээсээ ер нь вакуумжаад байна уу таны хувьд? Одоо бас хэд хэдэн парламент дамжиж хамт нэг танхим суусан шүү дээ. За ер нь бол ингээд яагаад ингээд 4 жилээр ажиллаад байдгийг, яагаад 4 жилээр сонгоо тайлангаа тавьж байдгийг тийм ээ. Хэрвээ нэр хин нэгэн хүнийг буулгаж чадхаа байх чухал тий. Засгийн газрыг одоо байранд нь тавиад ажлыг хийлгэж чадахгүй бол ингээд автократ засаглалтаа орны автократ гэдэг дарангуйлтаа болсон гэсэн үг байхгүй юу? Иргэдэн үгээ хэлж чадахгүй, парламент үгээ хэлж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй юм болчлоо. Тэгээ хараад тахад бол энэ ард түмний амьдрал сайжрахгүй байна л да. Тийм. Одоо өдрөөс өдөр хүмүүсийн амьдрал маш дордож байна. Одоо манай малчид ихэд ганц одоо ноолоор автуугээс ноолор нүн хөрдөг байсан тэр үнийг унгаа хийчлээ. Тийм ээ. Тэгээд нөгөө долларын ханш ямар байна. Бүх одоо дэлхий дээр доллар унжаахад ганц манайд одоо өсөд 3600 болсон баг шигтэй тий. Тэгээ 1700 болж байгаа та бүхэн санаж байгаа бох. Одоо Монгол ардын нам энийг нөхөр гişүн одоо 17,000 нэгт өрчөө тий. Ийм байж болохгүй гэж бид нар маш их гайхаж зочирдж хүлээж авсан. Өнөөдөр одоо 3600 нэгтэл барах 2 хүн барьж өгсөн байна шүү дээ. Ийм амьдралтай болчиход байна. Ингээд одоо сүүлийн нэг 20 хоног дотор бараг 200 төгрөг өмж шүү дээ. Тэр чинь бараг 5% гэсэн. 3600 төгрөг. Бид хүний амьдрал 5% өмжөд байгаа байхгүй юу? Нөгөө худалдаа авч чадвар бол 5% өмжөж гэсэн. Улмал ядуурч гин гэсэн. Ажил хийж байгаа хүмүүс бүр ядуурч гин гэсэн. Ийм болчиход байгаа маа. Тэгээ энэ л одоо тэгээд ийм байхад одоо ард түмнийхээ өмнө сайхан хариулаа тайлангаатай байд юу гэж байгаа ойлгуулаад ингэж явах хэрэгтэй байтал одоо энэ жижиг сажиг асуудлаар хөөжилтөө тэр үл мараа хийгээд байгаа нь үнэхээр бас нэг төлөвшөхгүй нөгөө одоо парламент шиг ажиллаж чадахгүй засгийн газрын шиг ажиллаж чадахгүй олонх нь одоо хариуцлага хүлээг ажиллахгүй цөөнх гэж шахаж шаардахгүй ийм байдалтай зарчим алдагдсан шинжилтэй. За баярлалаа.